Сайн бацгааны өрхөмд үзэгчтэй медаль дүрхцэн болиолын сургалт маань жилвизтэй хамтран болиолын цовруул хичээлүүдийг та бүхэндээ хүргүүлээ. За энэ удаагийн дугаараараа бид бүхэн болиол сонирхож байгаа, болиолын багш тасалжуулагч байгаа, болиолын спортыг чөлөөтэй сонирхож энэ спортоор хичээлэх дуртай хүүхэд залуучуудад уналтын техникийг та бүхэндээ орох болно. За энэ хүүд уналтын техник маань болиолын спортод маш их эзэгтэй, рисктэй үед тоглолтоо амжилттай үргэлжлүүлэхийн боломжоор хангаж өгч идэг ийм чухал техникүүдийн нэг байгаа. За уналтаа авна гэдэг маань өөрөө бас бэртэл гэмтэлгүй, дээрэс нь хурд хүч авахаалт самбаа гаргаж тэр бөмбөгний хүчтэй ирж байгаа хаалтнаас гарнаас ойсон чиглэлтэй ирсэн бөмбөгнүүдийг бүгдийг өөрийн хамгаалтын ур чадрын техник гаргаж зочихгүйгээр бөмбөгөнд зөв үйлдэлхийн авахыг бол уналтын техник бол хийж байгаа маа. За уналтын техник дотроо бол бид нар 4-5 төрлийн уналт байдаг. За эрэгтэй, эмэгтэй гэж байна. За мөн дээрээс нь урагшаага уналт байна. За хажууд шигээ уналт байна. Хажуу талдаа байхдаа талбайн аль хэсэгт бид нар байрлалаас хамаарат ямар хөдөлгөөн хийж тэр тухайн бөмбөгийг талбай дотор үргэлжлүүлэх үү? Унаад босоод ирсэн ч гэсэн маш хурдтай босож дараагийн бөмбөгийг үргэлжлүүлэн тоглох юм бололцоогоор хангаж өгөх. Мөн эргээгээд унахтаа бэртэл гэмтэлгүй дараагийн тоглолтод үргэлжлүүлэхдээ хүртэл маш мэдрэмжтэй тэр бөмбөгийг хаана босгох уу гэдгээс уялдуулаад уналтын техникийг бол та бүхэн өөрсдийн тухайн нөхцөл байдлаас шаардлаад уналтаа хийх хэрэгтэй гэдэг юм аа. Ингээд та бүхэндээ уналтынхаа хичээлүүдийн дарааллаас нь орё. За одоо бид нар уналтын дасгалыг урагшаага брэдний уналт хийн. За уналт хийхдээ бид нар бол ийшээ нэг 3 удаа яваад наашаа буцахдаа 3 удаа явъя. За 3 удаа явж байхдаа эхний удаа дандаа ерөөсө баруун хөлөө урдаа тавьж. Эндээс явлаа, баруун хөл тавилаа. Баруун гараараа. Эхнийх нь. За дараагийнх нь баруун гар явлаа. Яа? 2 гараараа. Бөмбөг авлаа, уналт хийлээ. Хамгийн гол нь бид нар унж байгаа бөмбөг маань бол алхаад авахд амжихгүй байгаа бөмбөгийг авах гэж байгаа учраас бид нар уналт хийдэг учраас нэг хөлөө тавиад дараа нь өсрэлттэй урагшаага тэмүүлж юм уналт хийх хэрэгтэй шүү. За юу. За эхний удаад бүгдээрээ дандаа баруун хөлөө тавиад урагшаага тэмүүлж уналт хий. Аль болох та бүхэн тэгээ баруун талд ч ирж гин, зүүн талд ч ирж гин, ер нь урд тавцаа бөмбөг ирж гин гэж бодож сайхан бөмбөгийг авах нь шүү дээ. За баруун хөлөө тавилаа. Явлаа. Хопа. За одоо яг ингэ авч явахдаа бөмбөг авж байгаа юм шиг бөмбөгний үйлдэлийг хийж явах хэрэгтэй гэсэн. Зүгээр нэг уналт хийх биш, бөмбөгийг аваад дараа нь уналтаа хийх хэрэгтэй шүү. За юу. За явъя. За бөмбөг авлаа. Зөв. За ийшээ дахиад ийшээ зураасны эндээс гарлаа. За 1 2 хоп 1 2 бөмбөг авлаа. Сайн байна. За хамгийн гол нь хурдан босож ирэх хэрэгтэй. Одоо яг саяных дээр бол бөмбөгөө аваад хурдан босоод ингээ харах биш. Хурдан босч ирээд шууд дараагийн үйлдэлээ хийх хэрэгтэй шүү. Бөмбөгөө уналтаа хийлээ. Буцаад эргээгээд болиолынхаа нэг үндсэн техник руугаа шилжих хэрэгтэй шүү. За юу. За анхаар хоп. За. Хопа босъё. Дараагийн үйл. Урагшаага биш. Бид нар урагшаага тэндээс бөмбөг орж иж байгаа тохиол уналтаа хийгээд тавьж ирд босч ирлээ. Шууд дараагийн үйлдэл. Магадгүй бидний авсан бөмбөг маань дали яваад эсвэл айлын талбар руу орчих юм бол тэр бөмбөгийг эргээгээд бид нар буцаагаад хамгаалах юм уу? Тийм юм маш хурдан бэлэн байж байгаа хэрэгтэй. За одоо зүүн хөлөө тавиад буцаагаад дахиад босъё. Явлаа. Хопа. 1 2 сайн хурдан босъё. Окей. Дахиад явлаа. Хоп. За. Окей, сайн байна. За ерөнхийдөө бид нар саяны уналтыг та нарыг харж байхад бол зарим нь бол нөгөө баруун ихэвчлэн тоглогч нар баруун гартай байдаг учраас дандаа баруун гараар авах гээд байдаг. Гэтэл бөмбөг маш хурдтай ирж байгаа зүүн тал руу ирэх юм бол бид нар яг нэг баруун талаараа авах гээд өрөөлдөх юм асуудал гардаг учраас бид нар зүүнийхээ бас даслыг хийж явах хэрэгтэй. Баруун зүүнгүүд ерөөсөө бид нар сайн авч чадчихж яг бөмбөгийг эзэмшиж сурах хэрэгтэй байна. За одоо бид нар 2 уналтыг бөмбөгний үндсэн зохистой байж штэ тийм үү? Үндсэн зохистой хийлээ. 1 2 3 гээд босч ирлээ. Хопа. Үндсэн зохистыг. Хамгийн гол нь яг гараа ингэсэн байгаа боловч үйлдэлээ сайн хийх хэрэгтэй. Бөмбөг авж байгаа юм шиг. Яг тэр бөмбөнд хүрээд бүр авж байгаа юм шиг сайхан уналтыг хийх. Явлаа. 1 2 пас. Босч ирлээ. Хопа. Окей. За нэг үз. Анхаар үндсэн зохистоос бэлдээ. Хопа. 1 2 бөмбөг авлаа. Дэшээ.
Сайн байна. За ерөнхийдөө бас түрүүн бас энэ зарим одоо сурж байгаа хүүхдүүдийг харахаар энэ эрүүгээ тавих юм уу эсвэл нуруугаа одоо эвгүй болгохын тохиолдлууд гараад байдаг. Энэ тохиолдолд бид нар ерөөсөө бөмбөг аваад энэ доошоогоо ингэж урагшаага тэмүүлж өгөх хэрэгтэй байдаг. Хитрхи дээшээгээ яваад байгаа учраас хүмүүс бөмбөг рүүгөө биш зүгээр уналт хийх гэж байна гэж бодоод нөгөө гол зорилгоо алдаад байгаа учраас тэр хүүхдүүдийн бэртэл гарч ирээд байгаа. Эсвэл одоо нөгөө яг унжаах явцтай биеэ сулж ин гулгалт үүсэхгүйгээр шууд гараа ингэж одоо мөрөө ингэж хит төгжснээсээ болоод шууд доошоогоо нөгөө урагшаа явжсэн хүчээ зогсоогоод доошоо унахаар хүүхдийн нуруу өвдөх юм уу эсвэл ингээд эрүүгээ шалблах ийм тохиолдлууд гарч байгаа. За хоёр тохиолдол нь юм бол уналтаа хийж явж байхдаа цээжээ өгчөөд хөлөө аргасан болохгүйгээс болоод өвдөгтэйгээ хамт тэр чигээр унаад өвдгөө бэртэх юм асуудлууд гарч ирж байгаа. Тийм учраас одоо бүгдээрээ хөлнийхээ асуудлыг аягүй маш гоё чөлөөтэй уян хатан явах тал дээр анхаарай. Яара. Тэсвэлээ. 1 2 пас. Хопа. Гэт. Окей. За. Анхаар. Пас. 1 2 хопа. Сая бүрнээ дээр одоо сая яг гараараа ингэж явж исэн инерцийг ингэж зогсоож өгж байгаа нь өөр аяг буруу байгаа. Зогсоож өгөх юм бол нөгөө мөр гимтэх эсвэл одоо эрүүгээ цавх эсвэл тэр инерчээрээ шууд биеэрээ хүндийн төвөөрөө унах юм асуудал гарч иж байгаа. Гулгалттай унах хэрэгтэй шүү дээ. Явж исэн тэр гулгаагаа тэр чигээр нь гулгуулаад зогсохгүйгээр зогсож босхгүйгээр унсан чигээрээ дээшгээ босож үндсэн зогсолтой хийх хэрэгтэй. Анхаар. Хапа. За 1 2 3. Окей. Сайн байна. За одоо ерөнхийдөө бол нэг гараараа авна гэдэг нь бүр арга айдсан бүр хэцүү үед одоо нэг гараараа авах гэж байгаа. За хоёр гараараа авах тусмаа бидний одоо бөмбөг илүү чанартай бөмбөг одоо дээшгээ өндөр авах боломж үрдэж байгаа учраас одоо бид нэг алхамт хийсэн бол хоёр алхамтнаас урагшаага гүйж агаад бөмбөгөө авлаа, гараа тавилаа, цээжрээ унж өглөө. Цээжрээ унахтаа яг энэ хоёр хөлөө битээ ингэж амар мод шиг байлгаар зүгээр цээжээ өгөөд гараа тавиад гараараа түлхэлтээ өгөөд газ босч ирэх шүү. За юу. За одоо авахтаа яах нь 2 3 удаа гүйгээд бөмбөгийн хоёр гараараа өсөрж авлаа. Гараа тавилаа. Уналтаа. Яла. Хоп. 1 2 3. Бид нар эргээгээ талбай волейболын бүсийнхаа 5 дугаар бүс дээр байна уу? 1 дугаар байна уу? Бүс дээр байна уу гэдгээс хамаарч авах хэрэгтэй. 5 дугаар бүс дээр байгаа тохиолдолд бүгдээрээ баруун хөлөө урагшаа тавиад явах юм бол бидний авж байгаа цэг маань ерөөсөө биеийн талбай маань шиг гадагшаага харж ирчихсэн. Тийм учраас бид нар бөмбөгийг авахдаа сүүлийн тавилт хийхдээ зүүн хөлөөрөө ингэж юм уу эсвэл баруун хөлөөрөө тавьсан ч гэсэн зүүн гараараа авах хэрэгтэй гэсэн. Эсвэл одоо яг ийшээ явж байгаа юм бол яг ингэж талбаараа ингэж харж уналтыг хийх хэрэгтэй гэсэн. Бөмбөгийг бол бид нар одоо бол яг ингэж та нарт яг өгж байгаа боловч довтлогоо ирж байгаа юм уу? Та нарын биений дээгүүр энэ хойно бөмбөг унах гэж байгаа юм уу гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ, тийм үү? Тийм учраас хөлний ажиллагаа үндсэн зохистой байлгаж явах хэрэгтэй гэсэн. Яг харж агаад оновчтой хөдөлгөөнийг хийх. За эхний ээлжинд бид нар бол оновчтой авахаасаа бус оновчтой хөдөлгөөнийг хийх хэрэгтэй шүү. За юу. За. Хавла. Ой. Сайн байна. За бөмбөг яваа. Ой. Сайн. Хавла. Эй, хаса. Окей. За уналт хийгээгүй мөртөө энэ бөмбөгийг зүгээр энэ намхан авах юм бол дараагийн эсрэг багаас одоо довтсон довтлооны хаалтыг хийсэн манай тоглогчд маань өөрөө эргээгээд довтлогоо хийж чадахгүй болчихсон. Бид нар уналт хийхдээ ч гэсэн бөмбөгийг аль болох боломжтой байвал өндөр авч багийнхаа тоглогчдын одоо хоошо татаад довтлогоо хийх боломжоор нь бид нар хангаж өгөх юм ажлыг хүртэл давхар хийж явах хэрэгтэй. Энэ маань өөрөө эргээгээд мэрэгжлийн тоглогч болоод ирэхэд бол маш өндөр хариуцлагатай тоглолт явуулж байхад бол бидний одоо энэ анхлан сурч ирсэн энэ сурсан техник бол маш хэрэг болно гэдгийг та бүхэн анхаараарай. Пас. Ба. За одоо хэрвээ бид нар оноо өндөр явж ирсэн бол айл руу авсан бөмбөг маань эргээгээд айл сул бөмбөг очоод айл комбинац явах нь шүү дээ. Пас. Ба. Сайн байна. Эй, пас. Сайн. Эй, паса. Окей. Пас. Эй, пас. Окей. За сайн байна. За одоо бид нар эндээсээ
маш одоо богинохон хугацаанд шууд уналтаа урагшаага бөмбөг тавихгүйгээр шууд уналт хийж бөмбөг авах юм шиг. За юу. За магадгүй та нар хөл тавиад авчмаар санагдсан ч гэсэн хөл тавих тусмаа хөл тавиад ингээл ирэх тусмаа та нар нөгөө мэдрэмж чинь өөрчлөгдөөд эсвэл ингээд бөмбөгөө дали авах асуудал гарч магадгүй учраас яг харж байгаа шууд урагшаага өсөж уналтаа бөмбөг хийш. За юу. Ерөөсөө хөл хөдлөхгүй өдмө дээр байж байгаа л хэлээ. Уналт. Окей, саяны хөлийг л бид нар хөдлөхгүйгээр унах хэрэгтэй байна. Бөмбөг орж илээ. Хаба. Окей. За тэр саяны хөлний хөдөлгөөн байхгүй. Ерөөсөө хөлний хөдөлгөөнийг байхгүй байлгаж байгаад урагшаага уналт хийх хэрэгтэй. Хэлээ. Хаба. Окей. Хэлээ. Хаба. Окей, яг саяны. За яг саяны уналтнаас бид нар сайн. Хоп. Та нар одоо яг ингээд тоглолтод байна гэж боддоо. Тоглолтод байж хахад нөхцөл яг ингээд дотоо хөстэй бөмбөг ирэх гэж байна гэдээ байж итл бөмбөг урд унах юм бол та нар хөлөө тавьж дахиж цаг алдаж байгаа. Ерөөсөө бөмбөгийг хоошоо цогт явлаа. Хаба. За бодож. За хоп. Хаба. За хөл тавихгүй шүү. Урагшаа шууд урагшаага унал. За хоп. Хаба. За заав хөл тавих гэдэг хөл тавихгүйгээр унал сураарай. Хоп. Окей, сайн байна. Яг энэ нөгөө бид нар уналт хийж байхдаа энэ хөлнийх энийг сайн анзаарах хэрэгтэй. Анхнаасаа бид нар чинь одоо хамгаалт маань эргээгээд талбай энд одоо 6 дээр цогсож байгаа хүн жишээлбэл 2-оос товцгоо хийж гэнэ гэх юм бол аль нэг хөл талбайгаа хөлөө энэ тал руугаа ингэж харуулж хамгаалж явах хэрэгтэй байна. Одоо та нарын зогсож байгаагаар бол хөлөө хөдлөхгүй гэхээр яг нэг игнэнд аваачаад ингэж дэж юм. Хөлийг ингэж л хөдлөхгүй гэсэн болохоос хөлний байрлалыг бол ийм багш нь ийм байж болохгүй гэж тайлбарлаг байхгүй. Магадгүй эндээс одоо хурдтай довтгоо орж ирлээ. Пас аль нэг урагшаагаач. Тэгээ эндээсээ шууд хоп уналтыг хийх гээд байна. За магадгүй энд бид нар одоо 6 дээр зогсож байгаад намын бөмбөг явхаа байлаа 4-өр явангууд бид нар хоошоогоо татчихагаад хоошоо зогслоо. Дахиад хөл тавиад бөмбөг унахыг бид нар амжихгүй байгаа учраас л одоо жишээ нь ингэж явлаа. Пас хоп босч ирсэн. Уналтыг бид нар таамаг хийх гээд байна. Тийм учраас эргээгээд бид нар явахдаа бүтэн улан дээрээ биш. Хоёрдугаарт биеийн жин хоошоогоо биш. Бие инерц маань өлмий дээрээ урагшаага зогсож явах хэрэгтэй гэсэн. Хамгаалтнаас хараа. Хамгаалтнаас сэлж орж ирлээ. Пас. Биеийн жин урагшаага. За манай энэ одоо үндсэн сурж байгаа хүүхдүүд маань ихэвчлэн хамгаалт орж иж ийм хэрэг жоох айцтай ч юм уу те бие чангасан байдалтай байгаа. Гарч ирлээ бүр ийм их хамгаалттай байна. Гэтэл нөгөө урталтан бөмбөг унаад ирээд ирэхээр нөгөө хүүхдүүд маань урагшаага явах болчихдог. За одоо энэ бидний энэ яриад байгаа уналт маань болохоор зөвхөн одоо сул бөмбөг орж ирсэн үед уналт хийх ёстой биш юм байнамаа. Яг одоо уналт хийгээд бүр тэр хоол байгаа бөмбөгт хүрэхгүй хүн уналт хийх ёстой юм биш бас биш юм байна. Магадгүй тэр бөмбөгийг харж чадчихвэл аль болох унахгүйгээр гүйж очиод тэр бөмбөгийг амжилттай босгож ирээд маш оновчтой босгох боломж бүрдэж байгаа гэсэн. Унах тусмаа бидний бөмбөг оновчтой ирэх байдал нь багасна. Гэхдээ тэр оноог талбай дээр айлд унгаагач айлд оноо өгөхгүй тулд уналт хийж байгаа. За одоо бүгдээрээ довтлогоноос бас уналт хийж магадгүй ш. Уналаа. Хаба. Оо сайн байна. Хад. Уналаа. Хей. Уналаа. Хаба. Үшээ доош санийх дээр бол үшээ сайн доош сууж их хэрэгтэй. Уналаа. Хаба. Окей. Уналаа. Хаба. Хоёр. Хаба. Яг зүг. Уналаа. Хаба. Окей. Талбай руугаа хар. Энэ шиг торлоо хараарай. Хаба. Сайн. Уналаа. Талбай руугаа хар. Окей. Бөмбөг авлаа. Окей. Ой. Бүр ийм биш ээ. За. Уналаа. 1 2 3. Үндсэн зогсолт хийлээ. Хөл ишин тавилаа. Дахиад дээрээ унлаа. Бөмбөгөө авлаа. Уналт хийгээд бослоо. Дараагаас явлаа. Дахиад пас. Хоп. Хаба. За энэ уналтаа хийж та хамгийн гол нь биеэрээ эхлээд унж хүртээ. Энийг явлаа. Өвдгөөрөө биш. Өвдгөний энэ гуярынхан гадна талаараа унаад
Бөксөрөө хүрээд нуруугаа унжаахтаа бөмбөгөө аваад эргэлтийг хийгээд буцаад бөмбөгөө харж байгаа. За харъя. За эндээс яв та. За хабаа. Зүйтэй. За яваа. Гар ихлээд явахгүй байх нь шүү дээ. Гараараа гулгахтаа жоохот шүү. Ихлээ бээрээ хүн. Төгсөө одоо гар чи яваад шүү дээ. Гар чи шалан дээр төрөөж өрөөд шүү дээ. Эхлээд ерөөсөө бээрээ унжих хэрэгтэй байхгүй. Хап. Тэгэл эргэлт шууд. За бөмбөг авлаа. Окей, сайн байна. За. Хабаа. Гар бол гулгаж нэг авахгүй шүү дээ. Гулгаж барыг авахгүй. Гулгаад авах юм бол барыг уналт тэгээд пад гэдэг үсрэлттэй бретний уналт тэгээд авсан дээр. Ингэж унж байгаа шалтгаан бол энэ бол ерөнхийдөө эмэгтэй уналт. Магадгүй одоо тэр хол зайд байгаа баруун тал руугаа явж байгаа хүмүүс ийшээгээ хараад тэгээд одоо бретний уналт хийхэд бол маш хэцүү. Амжихгүй цаг хугацааны явчихсан. Тийм учраас эндээс хөглөө газ хавсраад хажуудаа бөмбөгийг одоо ихэвчлэн энийг бол нэг 6 дээр байгаа хүмүүс их авналт хийж авдаг. Эсвэл одоо бүр 5 дээр байгаа хүн талбайн гадагшаа гараа явж байгаа тохиолдолд талбай руугаа татаж ирж бие талбай руугаа харуулж иж уналт хийдэг. За одоо баруун тал руу яваад та. За. Хопа. Одоо их уналтын дасгал маань бол баруун тишгээ хавсраад уналтаа хийгээд босоод урагшаага уналт хийж. За. Анхаар маш за уналт хийгээ. Босоод 1 2 пас. Окей. Одоо уналтын техник бид зөвөргөө сайн сурах хэрэгтэй. Хурдан босох хэрэгтэй, хурдан унах хэрэгтэй, бэртэлгүй унах хэрэгтэй. Эргээгээд тоглолтондоо үргэлжлэхдээ бие маань өөрөө ингэ босож ядсан биш маш хурдан босоод буцаад өвдсөн байрлалаас хэвэндээ авах хэрэгтэй. Анхаар пас. За одоо яг энэ тастыг зүүн тийшээ. За анхаар За. Ингэж унах хийлээ. Уншгаа. Хопа. Уналт хэд бол эцсийн байдал дээр бүр унахаас өөр аргагүй болсон тохиолдолд уналтын таслыг бол сонгож хийх хэрэгтэй. Харин бөмбөг маань яаж ирж ийн гэдгээс хамаарат баруун хөлөө тавих уу, зүүн хөлөө тавих уу, 2 3 алхаж байгаад унах уу. Зарим хүмүүс уналт хийх чинь ихээр бөмбөг зүгээр авах боломжтой байсан юм дээр л уналт хийгээд маш гоё авах боломжтой байсан юм нөгөө алддаг. Эний үеийн ихээр тоглолтынхаа энийг л унж авах хэрэгтэй ч юм уу. Ер нь айл болох бид нэр хөл дээрээ сайн шилжилттэй ажиллаад уналт хийхгүй байх хэрэгтэй. Гэтэ арга ядсан тохиолдолд эсвэл бүр унахаас зайлшгүй тохиолдолд бидэрт бас гардаг. Бөмбөгийг татаж авчрах тэр хол бөмбөгийг татаж авчрах эсвэл цаг хугацаа хожиж дараагийн хүндээ нэг жоохон ч гэсэн дээшээ бөмбөгийг босоод өгөх юм бол дараагийн тоглогч нар нь араас нь бас гүйж явах хэрэгтэй. За уналт хийгээ явж байгаа тоглогчийн байрлалаас хамаарат нөгөө тоглогчийн хэрвээ туршлагатай байж чадах юм бол уналт хийгээд буруу унж байгаа тохиолдолд бөмбөг нь одоо хаашаа явах уу гэдгийг тооцоолоод бөмбөгний чиглэл, бөмбөгний хурд, хүч төр яаж бөмбөг ирж байгаа гэдгээс хамаарат дараагийн тоглогч тэрийг залгуулах боломж байдаг. Одоо та бүхэн бас интернетээр үзэх юм бол дэлхийн маш олон гой тоглолтууд дээр бие биенийхээ хамгаалсан бөмбөгийг залгуулж идэв. 2 удаа дараалаад ч хүртэл уналт хийх тохиолдол гарч ирж идэв. Яг тэгвэл нөгөө хамгаалсан бөмбөг маань өөрөө өндөр босч чадаагүй тохиолдолд энэ ч нөгөө талд нь байсан хамгаалсан тоглогч маань бас давхар уналт хийх шаардлага гардаг. Тэр үед энийг унчлаа гэдээ орхиж ирээсөө болохгүй. Давхар залгаа уналт хийгээ 3 дараалал уналт хийж чигсэн айлын талбай дээр арай гэж оруулсан юм тохиолдол байдаг. За хопа. За зүгээр бөмбөг хамгаалахгүй гэж болно. Эхний удаад өөдөө зүг. Хопа. Саван. Яла. Хей. Аса. Хей. Аса. Уналтаа дэрээс бэлтгүүл унжаах хэрэгтэй. Хопа. Саван. За. Хей. La. Хей. За. La. Хей. Саний бол бүхс доошоо байж байгаа. Цээж хитрхи доошоо байна. Хитрхи ийм доор байх юм бол энэ хөлний чинь хэсийг урагшаага явж өгөх. Та доош сайн сууж иж энэ хөдөлгөөнийг л маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэл ингээл чөлөөтэй ингээ хөдөлгөтөө энэ ингэж хөлний хөдөлгөөнийг бүр ерөөс ингэж ийм гоё чөлөөтэй байх хэрэгтэй гэсэн. Ийм намхан ингэж доошоо байснараа хамгаалтыг бол оновчтой хийн гэсэн үг биш. Бөмбөгөндөө оногдоод хүчтэй ирсэн ч гэсэн оногдсон бөмбөг чинь өөрөө эргээгээд талбай дотроо байж байгаа хэрэгтэй.
Тэгэхээр цээж тэрхий доош явах юм бол яа гэсэн үг. Бүр доошоо ингэж сайн сууж, тэгтээ бүр ингэж бүр хоошоогоо биш урагшаагаа ингэ доошоо сууж ийм байдалтай байж байгаа. Тас уналтаа хийлээ. За ингэж байлаа. Газ энэ хоёрын хооронд хөлний ийм шилжилтэйг маш хурдтай хийж байгаа. Тэгэхээр бидний гуйн дээр хачаал бол нэмэгдэнэ. Тийм учраас энийхэн даслыг сайн хийж. Эндээс газ шилжээд эндээс топ гээд энэ хоошоо ийм чөлөөтэй ийм шилжилтийн хөдөлгөөний маш хангалттай их. Одоо ийм хөдөлгөөн муу байгаагаас болоод ч юм уу хүмүүс заавал уналт хийх шаардлага гардаг. Эндээс ингэ чөлөөтэй явж байгаа газ босоод пас ингээд хурдан авах юм боломж хүртэл байдаг. Харин ингээд авцсан тохиолдол тийм үү? Урагшаагаа явлаа. Ингээ авцсан тохиолдолд ингээ босоод аягүй хүнд байдаг болвол явж исэн инерцээрээ бөмбөгөө авсныхаа дараа нөгөө бидний уналтуудыг хийж болно гэсэн үг. Тийм үү? За бүгдээ хөл дээрээ санийх шиг чөлөөтэй ажиллаж хагаад яг бөмбөг хүмүүнд хүрэх үедээ яг бие түгжээл бөмбөг бослоо араас нь өөрийнхөө биеийн жингээр унаад өгөх хэрэгтэй. Харин унахдаа маш хурдтай босох хэрэгтэй шүү. За. За. Хоба. Сайн. За. Ой. Окей. Маш сайн байна. За. Ой. Окей, сайн. За. Хоба. Гарын барилт удаан байна. За. Хоба. Окей, саний тохиолдолд унах шаардлага байхгүй. За. Хоба. Хаса. Окей. За одоо бүгдээ баруун тал руугаа. Нэг дээр довтож байгаа ч гэсэн 6-гийн тийшээ хоошоо булан руу ирэх тохиолдол байгаа. За. Пас. Хавла. Хоба. Зүт. Яг санийх واخгүй. Тухайн бөмбөг болгонд ямар уналт хэрэгтэй байна? Яавал хурдан босох уу? Яавал бэртэлгүй байх уу гэдгээ сайн тооцож унах хэрэгтэй. Сайн бодоод бүрнээ яг энд бол маш зөв уналт хийж байгаа. Заавал урагшаага бөмбөг авчаад нэ хоошоогоо юм далаараа иргэсэн уналт хийн гэсэн ойлголтууд ерөөсөй байхгүй гэсэн. За дахиад хэдий удаа явъя. За. Пас. Сайн. За ерөнхийдөө бид нар бол энэ хамгаалтыг манай Монголын нөхцөлд хүүхд залуучууд маань тэмцээн уралдаанд орж байгаа сонирхч хүүхдүүд маань яг энэ хамгаалт хийхээр бид нэг маш сайн хамгааллаа гэж урамшуулад байдаг. Гэтэ яг үнэн хэрэгтээ бид нар бол яг энэ бөмбөгийг өшөө дээш авах хэрэгтэй. Магадгүй ингээд алдаад хөрсөн мөртлөө алдаад авчихаар байсан юмыг алдангууд найс нөхдөд бие бинийгаа эргээгээд сайн байсан шүү дараагийнх нь хичээгэрээ гээд нэг ийм юм яриад байдаг. Энийг бол ерөөсөө ор тас болох хэрэгтэй. Бид нар энэ бөмбөгийг хамгаалах гэж байгаа. Хамгаалахдаа бид энэ бөмбөгийг бүр өндөр авч дараагийн холбон тоглогч. За одоо эндээс энэ сүгчийн насар. Сүгчийн одоо эндээс хаалт тавиад хамгаалтнаас чи одоо магадгүй уналттай хамгаалт хийш үү заяа. Уналттай хамгаалт хийхдээ энэ бөмбөгийг дараагийн тоглогчид өргөж өгч чадхаар бөмбөг авч ийн үгүй юу гэдгийг бүгд хамтаа харцсан. Явлаа. Оба. За сая хийсэн баруун хөл дахиад энэ талбар барахад чи бүр чиний биеийн байрлж гадаа харч байгаа. Дээрээс нь энэ бөмбөгөө талбаргаа татна гэдэг бол маш хэцүү. Явлаа. За эндээ саяны тоглолт өндөр авах гэж ийн гээд нөгөө илүү зочмог хөдөлгөөн хийж байна. За саяных бол унах шаардлагагүй бөмбөг байсан. Явлаа. Пас. За эндээ саяны хамгаалсан амжилттай хамгаалсан ч гэсэн энэ бөмбөг маань өөрөө энчээ ирж байгаа учраас намын довтлогоо байхгүй, дээрээс нь 2-ын арын бүсийн довтлогоо байхгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар уналт хийгээд байгаагийн гол шалтгаан бол саяны энэ бөмбөг яагаад ийшээ явсан бэ гэхээр энэ бөмбөгийг хамгаалж байхдаа зогсоод ингээд ийм гуйны хөдөлгөөн хийчихэж байгаа. Яг ойгоод ирсэн хөдөлгөөн дээр гарч очиод хийчих. Бид нар уналт хийхийн давуу тал юу байна вэ гэхээр яг ингэж зогсоогоод бүр ямар ч хөдөлгөөнгүй болоод зогсдоо пас гэдэг ингэж ийм одоо уналтаар бөмбөгийг талбараа босгож өгч байгаа гэсэн. Хамгаалт орж ирлээ. Хабаа энэ сая хөдөлгөөнийг хатна сана. Хөдөлгөөнийг ерөөсөө илүү дутуу хөдөлгөөн хийж савж ерөөсөө болохгүй гэсэн. Хэлээ. Хабаа. Зогсоосон бол тэр чигээр нь зогсоо. Харин бие чинь эвгүй байрлалаас зогссон бол унахтаа бид нар зөв л уналт хийх ёстой гэсэн. Харин тэр нь одоо урагшаа юу, хажуу жишээ юу, баруун тийш юу, ямар нэгэн уналтыг л хийх ёстой гэсэн. Уналт хийн гэдэг маань өөрөө гоё харагдахыг хэлж байгаа юм биш. Ерөөсөө бэртэл буюу хурдан босоод
зөв унахыг л хэлээд байгаа. За явлаа. Хөлөө бөмбөг харлаа. Хабаа. Хааснаа. Унах шаардлагагүй юм дээр бид юусоо бөмбөгийг бол оновчтой хамгаалах тал дээр л анхаарах хэрэгтэй гэсэн үг шүү. Тэ? За. Хөлөө. Хабаа. Өшөө дээш сайн босгоё. Хөлөө. Хабаа. Сайн. Сая бол боломжоор босголоо шүү хамгаалтыг. Хабаа. Окей. Яг бид нар бэлтгэл дээр бэлтгэл хийж байгаа хүүхд залуучууд бүгдээрээ анхаарах ёстой зүйл бол яг энэ бөмбөгийг л би босгох ёстой. Яг энэ бөмбөгийг дараагийн тоглогч маань өөрөөсөө хамгаалж чадж гин үү? Тоглолтод өргөжлүүлж чадж гин үү гэдэг дээрээ бид нар бүх анхаарлаа төлөөлөх ёстой. Энэ одоо янз бүрийн уналт хийж байгаа янз бүрийн бөмбөгийг одоо хамгаалж байгаа хамгаалт маань бол хувь хүнд болгоно байх ёстой одоо ур чадрын асуудал гэсэн. Харин баг болоод тоглох юм одоо потенциалтай бүр ахвалт самбаатай хүн тэр дээшээ авч чадж байгаа хүн бол талбай дээр багтаа бол маш хэрэгтэй тоглож болно гэдгийг бол сайн анхаарах хэрэгтэй юм аа. За одоо бид нэр урагшаага бөмбөгийг одоо уналт хийгээд одоо эрэгтэй уналт, эмэгтэй уналт тийм ээ урагшаага шууд уналт хийгээд авч чадсан чадаагүй тохиолдол байж болно. За магадгүй бүр урд ирж байгаа бүр хүрхээ байсан тохиолдолд бөмбөгийг газар унахын наагур одоо гараа доогуур нь оруулах юм бас тохиолдол бас байж байгаа. За энийг ийм уналтыг хийхин тулд бид нэр эхлээд мөрөө сайн халаах хэрэгтэй. За дөнгөж одоо гараа тавьдаг байсан бол ерөөсө гар тавихгүйгээр тохоогоо тавьж ингэж тохоотойгоо хамт ингэж уналт хийх хэрэгтэй байдаг. За өнөө үзүүлээрэй. За уналт урагшаага уналт буюу гараа тавихгүйгээр шууд гараа үлдээж урагшаага явж үлдээж унах хэрэгтэй. За явлаа. За пас. Сайн байна. За дахиад эндээс багстаа нарт одоо эндээс бөмбөг шидэж үгээ гараа тавьж уналт хийх нь шүү. За явлаа. Сайн яг сайн. Тэр холоос унжиж яана. Тулж авчих юм бол гар тавилчаа холдчиход байна шүү дээ. Гараа тавилаа. Сайн байна. За дахиад гар тавина. Явлаа. Окей сайн байна. Явлаа. Дээшээ үсрээд саний тохиолдолд бүр урагшаага. За, явлаа. Окей, сайн байна. За, явлаа. Хабаа. Явлаа. За, одоо эндээс хараа. Нэг хэсэг. Ингээ явж байгаа л пад гэдэг ийм уналт хийж байгаа. Дээс явлаа. Бөмбөг тавилаа. Пас. Гараа тавь. За, хоп. Зүт. За, хабаа. Сайн. Энэ бол зүгээр ерөөсөө яг бэлтгэлийн туршид бол хийж явах хэрэгтэй. Нэг нэгнийг 10 20 удаа хийж явах хэрэгтэй. Сайн байна. За бид өнөөдрийнхээ дугаараараа хүүхэд залуучуудаа уналтын дасгал, техник мөн одоо эрсдэлтэй байж болох уналттай холбоотой юмнуудыг та бүхэнд заалаа. За өнөөдрийн дугаараар бид бүхэн Хасуу Мегастарс клубын Нэмсөх, Сумья, мөн медаль төрөх зам сургалтын сурагч одоо бүрнээ төгсөө нар маань хамтран та бүхэнд зааж өглөө. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.